За Бекагийн орд нь юу вэ гинэ? Миний орд Gemini. За Бекагийн жинхэнэ нэр юм бэ гинэ? Миний жинхэнэ нэрийг та нар таагаад үзье. За таалта. Бека гэж одоо бэлэг жаргал юм уу? Бол та бэрх бол. Бэлэг жаргал биш үү? Биш. Бэр цэцэг. Бэгэр гэсэн тий. Бэг ирэхлээгөө. Үл яаж мэдв? Бэрхлээгөө за чи эхний өсгөн. Бэгэртэй ч ямар ч холбоогүй юм уу? Холбоотой. Чи тийм үү? Бека чи юу гэдэг Энэ лээ? холбоог бол Эка талтай ба. Эка. Тийм. Би огтой Эрка юм уу? А за бараг л мөндөө гэхдээ Эка биш ээ. Эрка биш гэдэг Эрка гэж орчоод хожиж орчоод. Ээгээр ихэлтэй Богинохын ихтэй нэр. нэрчил. Би хийн төхөө. Монгол улсад энэ нэр 12,000 байдаг. Ийм Маш нэртэй хүн түгээмэл нэр шүү. 12,000. Ээгээр ихэлсэн юм шүү андаа. Ээгээр ихсэн шүү. Игчээ. Ямар гоё. Яа одоо бодлоо. Тийм биш. Ер нь бол тийм биш тий 12,000 ч маш их шүү. Тэгэхээр чи ингэчл байж л дээ. Тэгээ ингэчин гэдэг юм байна шүү guys. Тийм баярлаа. Эка гэдэг нэрээ яаж сонгож байсан? Би 10 билүү 11-р ангитаа зүгээр юу яах гээд нэг юм өөрийгөө өөр нэрээр дуудуулмаар санагдаад хочтой болмоор санагдаад хүмүүс надад хоч өгдөг байсан. Тэгээд Игчин гэдэг нэр нь ч яаж орчих юм дөө ус. миний овг бэгэр эхэлтэй. Тэгээ тэ ямар нэг К нэмээд тэ ингэчи гэж одоо тэ бэк болгоцсон. Миний тийм игчингүүд ер нь бас их сонсон болт юм байна шүү. Кикок ч одоо игчин гэдэг шүү дээ. Тийм үү? Тий. Үе вау. Энэ игчингүүд ер нь бодж байгаа сонин нэр боддог. Чамаагаараа. Чи нэрээ ячаасан. Хамтлагын нэрийг хамгийн яаж өгсөн? Нэр. Тэгэл орцсон дотор үгүй. Орцсон бөөндөө шилэн таарч байгаа. Та тийм мөнгөний арьстай хүмүүс байсан юм уу нэ? Бар шараа. Бодоогүй. Үсгнүүдийнх нь яг хэлбэрийг бодож байгаа. CEO. Үсгнүүдийнх нь хэлбэр нэр гоё санагдав. Гоё тогтоо. Чи яар нь юу бодож нэрээ ингэж Миний зөв төрөө штэ. Гэхдээ хэсэг бол өртөө байсан ч одоо үгүйсгэдэг байхгүй юу? Чи үгүйсгэдэг байхгүй юу? Яагаад ингэж Хамгийн миний нэр Big T сахаа. Вау. Юу вэ? 16-аад байсан. 15-аад ч юм уу. Тэгээд арай PD-гээ дагаа юм шиг санагдаад. Би гэж одоо хайшин ч. Тий болоод. Тэгээд би хамгийн анхныхаа дууг цацстай яг YouTube дээр нөө тайтл дээр нь юу гэж яснаа. За өртөөгээ бичиж байгаа. Тэр өртөөгээ бичээд. Одоо true үстэй. Одоо бацаа төрөө. За төрөө. Төр болсон юм уу? True гэсэн төрөө гэсэн байхгүй юм даа. Тэгээд true үстэй тий. Хит юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Төрөө гэж төрөө гэж чадахгүй даун true гэж тооцсон. За игчин гэдэг нэр яагаад Бека олсныг бол одоо мэдэхгүй юм да. Хэлсэн шүү дээ. Сая хэлсэн гэж та би сонсоогүй юм болоо. Б нь болохоор овгийнх нь юм шүү дээ. Эка гэдэг нь Энэ болохоор миний нэрний ихний үсэг байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ укас око гэдэг шиг ийм К нэмчигээ. Тэгээд болчихсон байхгүй юу? намайг одоо миний овгч одоо бичика. Чамд гоё рэпер за артист нэр орж байгаа. Ерөө тэнцэн артист байсан бол ямар нэр зах байсан бэ? Чамаас хэлээ. Мэдгүй шүү дээ. Одоо юу гэх юм? Ямар артист юм бол Бас тэрээс хамаарах юм байна. Тийм юм байна. Попо инди ва. Шинзаа гэж өөрөөс хипхоп юм шүү дээ. Тэ? тийм үү? Люминогийн Яг Шинзаа чинзон гэж. юм байна да. Бас гэж Би бол хипхоп биш уулын арай нөгөө талтай. Ямар зөөлөн гинэ. Би жоохон country талтай. Country. Вау, юу вэ? Тэгэхээр ч одоо юу гэх юм бэ? Та ер нь нэрээрээ л юм байна дөө. тэр дуу байсан ба чин цаа гэвэл. Одоо ийм алдартай ийм артистуудын чамаас асуугаа гэж би нойроос асуусан чин цаа зэрэг рэпер нэрсэн ба ямар. харин тэгээд хэлсэн шүү дээ нэрээрээ авах юм байна гэж. Чин цаа. Тэгээд чи одоо нэрээрээ л авах шүү дээ. Ах юм бэсэ. Чинзаа чи хипхоп нэр мэнс бис. Ичмэри. Нэрэндээ гол биш л юм байна да. Ер нь бодоод гол нь авьяас. Би чинзи. Чам зөвнөр болчихсон хипхоп. Хитэн цаас. Одоо их үү хитэн цаас.
Цаас. Манай таацсан дээр тэ К үсэр К яшэр гэж байна. Та нарын хамгийн хайр сонин нэртэй боддог хүн чи юм бэ? Энэ артистуудаас. Хамгийн өрмөц нэртэй ёо. Тий. Хин Одоо битэр үлээ чи алга болно шүү. Гэхдээ голловч. Надад л чойд гэсэн. Чод чи өөрийг нэртэй. Тийм. Гэтэл ер нь бол Агуу муу. Өөрийн нэр шүү. Амши үгүй Билгүү 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 юм уу? Үгүй хаа. би ч надад зөвөр яг анх сонсохдоо бол айгуу тийм содон сонсогчсэн. Чойдгийг гэж санаж байна. Жил болох ингэ playtime ингэ line up-а зарладаг байхгүй. Тэнгүүтээ дандаа ямар энэ жил хин орж ингэ бүгдийг нуушдаг. Тэр дундаас минь харж исэн хавын хайр сонин нэртэй хүмүүс гэхэл Fatal Lallar. Бөөрөө Naruto. Наруто гэдэг нэр арсан. Fatal Lallar гэдэг нэр байсан юу? Тий, Fatal Lallar гэх маань DJ дүүдээс байхгүй. Тэр өстө өмнө бүр амар эвгүй нэртэй багчсан л тий. Тэр нэр нь хүнддээд зөөлөлсөн нь нөгөө Fatal Lallar. Өөр ч ямар амар илийн нэртэй байсан. Надад нөгөө өвөр Монгол нэг рэпер байдэ. Өрлөг юм байлаа. Нэр нь өрлөг. Гэтэ би анх тэр нэрээ нөгөө гар оогоор бичсэн би орлого гэж бодсон. Тэгээ би бүр шүтээ. вау. Байж болох хамгийн амар хипхоп нэр байна гэж бодсон аахгүй. Орлого гэж байна. Би ч нөгөө гаруудад хамгийн анх нэр өгч авах нөгөө сагжсэн байна. Тэгээ бизнес орлого гэж. Орлого бол хамгийн амар нэр байна. Тэгээ өрлөг байсан юм байлаа. Бид тэр орлого гэдэг нэр өөрөө авнаа шээ. Дараа нь нэг орлого гэж цомог заасан. Вау. Гадарч байгаа. Гаруудын нэр ч бас ер нь бол бас сонирхолтой өстэй тий. Тэр чи яг хин Ахахаас А тийм үү. Ахын тарих бүр амар. бүр ингэж рек дарахын өмнө өссөн. Тийм үү. тий. Тийм. За юу гэж яах вэ? Рек дарахын өмнө гарууд орд ичээл. За би та гарууд гэж зарлаа шуус. Гарууд гоё хэдлээ барай чиг зүүн гарууд гарууд гэж. Ямар гоё юм бэ. Харууд бол яг on point байсан шүү. Тэгээ нэг үсгийг солих юм бол бас зүүн барт тий. Оо тийм биш. Гарууд Хүмүүс гэж. бичиж шít хойд дав гэж шít. Хойдоо бат сайн байна шүү. Хойдоо бат амар. Би сая хойд ав гэсэн чи та нар сонсоогүй. А тийм. Тийм үү. Үгүй. За.